За сайн байцгаана уу. Та нартай өнөөдрийнхөө бичлэгээр ийм давхар утсаар хээ гаргахыг талаар нэг жоохон үзүүлбэр хий. Би энэ оомсныхоо дээдлийн төрийг бол инхээр давхар утсаар нэгсэн байгаа. Энийг малгай оролт малгай нэх юм бол ялангуяа цамц малгай нэхвэл ийм давхар утсаар нэхвэл их зузаан улам одоо дулаахан гоё олж ирдэг. За одоо би та нарт энэ давхар утсаар нэгсний дараа бол ард талд нь бол утаснууд ингэж жигдхэн гарч ирнэ. Нэг ч хөвсөх юу болол байхгүй ингэж гарч ирнэ. Ингэх юм бол зөв болно. Энэ маань сул утас ихтэй энэ арднаага утас нь хөвсөх юм бол өмсөд тайлахад одоо тэгээ бас энэ хээ чин magic цаана гарч ирнэ. Дотор талын эргүүлээд үзэхэд бүгд ийм жигдхэн юм байх хэвээр. За одоо энэ яг ижлэхийнхээ нэгж байгаа. Ер нь бол эхлээд энэ амархаа ийм хээ бол нэхэд үзүүл амар байдаг. За энэний дотор талыг бас эргүүлээд үзээд бид маань одоо нэгчгсэн байгаа маань ингэж харагдаж байгаа. Сул утас бол байгаа. Энэ цааталт нь гаргаж гоцсууд маань ингэж нэхэхгүй ингэж үлдэн. Тэгтээ энэ маань бол ингэж хөвсөж наашаа гарч ирэхгүй юм жигдхэн байх ёстой байдаг. Энийг л одоо гол баримтлах зарчим маань ийм. Хоёр өнгийн утсаар нэхтэй бол эхлээд одоо бид нар үзье. Тэс нэг юм тэмдэг тавьчих хэрэгтэй. Жишээлбэл би энд ирж дуусгаал энд ирээл нэг тойрог явж ирээл дараагийнхаа хийг бол их нэхнэ гэд. За ингээд зургаа ихэл цаан гаргачаад жишээлх юм бол би одоо энэ дэр нэхэж байгаа зураг маань болохоор зэрэг ийм зураг байгаа. Ийм зураг байгаа. Энийгээр хийж байгаа. За ингээд тэгээд зурган дээрээ тавьчихад ингээд нэхнэ. Эхлээ сайхан тооцоолоод хэдэн маск хэдэн одоо гогцоогоор авахд хэд болох нь өөрөө сайн тооцоолоод би энд зөндөө олон ийм хэмжээнүүд тавьчихсан байж байгаа. Гэх мэтчлэнгээр ингээд нэхнэ. За энийг бол яг юм нэгдэг улсууд бол доор нь тооцоогоо гаргах чинь хамгийн гол асуудал бол энэ утсаа яаж одоо барьж явах вэ гэд. Утсаа бол жигдхэн ингээд гартаа бол давхар ингэж жигдхэн барина. Тэгээд энийга маш жигдхэн чангалахгүйгээр нэгж өгнө. За ингээд одоо нэг би сая 19 гагцаа нэгчсэн ард талхт нь юм байна. За хэрвээ та нар одоо утсаа чанга татчихад одоо сунахгүй болгоч гэж яаж вэ? Нэг ингэж нэгчээд ингээд татаа тавьчих хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ аяандаа өөрийнхөө сунах хэмжээнд ингээд өөрийгөө бас хянаад явж болдог. За энэний цааталт одоо бид нар нэг нэхэд үзье. Би та нарт үзүүлэхийн тулд бол маш жоохон ихж байгаа. Зүгөө жоохон утас зүгөө бас өөрөөсөө хол барьж камерт оруулж байгаа учраас жоохон хөдлөөхөн ихж байна. За
Тэ. За тонор та би бол энэ 3 хуваацсан байгаа юунда захирагдаад. Хээнийхээ тоог алдахгүй 19 гогцоонд нэг хээ байхаар тооцсон учраас тэгцээгээ та нар бол өөрснөө тохируулаад ингээд хийн үсттэй. За 3 тэрээс 4 зүгээрч нэгч болно, 5 зүгээрч нэгч болно. Тэр бол дуурын асуудал нэхэж байгаа юмныхаа том жижигээс болоод бас холбоотой зүгээрч нэгч болно. Хэрвээ тэгэх юм бол энэ эхэлж төгсөж байгаа газараа тэмдэг тавьчихад л хээнийхээ эхлэх төгсөх газараа тэмдэг тавиад тоолцохол болно. Хоёр байх юм байна. За ингээ бид нар бүтэн нэг тойрог яваад ирлээ. За тэгээ ингээд үзчих хэрэгтэй. За ард талд нь дандаа ийм жигтгэн гарсан байна. Ингээ болж ийн гээд өнөө төмдөг тавьсан газар маань энэ. Тэгээд ингээд эргүүлээ явал. За энэ хээ бүтэн гараад одоо ер нь төгсөж байгаа. Энэ дөрвөлжин хээ маань энэ гарч явж байна. Энэ гараад тэгээ энэ бүтэн ингэж гараад энэ төрийн хээ бол дуусан. Тэгээд үргэлжлүүлээ цааш нь. Авсан ингээд нэхээ явчихна. За өшөө дээр нь би та нартай нэг туслах материалуудыг үзүүлье. Энэ юм нэгж байгаа улсуудад хэрэгцээтэй зүйл байдаг юм янз бүрийн одоо туслах. Одоо жишээлбэл энэ тэмдэг тавьдаг ийм гарихнууд байна. Өшөө бас ийм юмнууд байна. Ингээ бүтэн тойрог зүгээр нэгж байгаа бол энэ явж байгаа газараа ингээ тэмдэг тавьчаал тэгэл эндээс эхлэх юм байна гэд ингээ явцдаг. За энэ бол маш их хэрэгтэйтэй зүйл байдаг. Өшөө дээр нь том хээ сүлжээс гаргаж байгаа бол бас нөгөө юу гаргадаг ийм юмнууд байна. Өшөө юм нэхэд дуусныхаа дараагаар цааш нь хийдэг ийм сүүлж байгаад одоо энэ ил утаснуудаа ингээд цааш нь янзалдаг ийм тэвэн байна. Өшөө бид нарт метр хэрэгтэй, нөгөө хідэн гогцоо явахаар хідэн сантиметр орох хэрэгтэй. За хэрвээ ингээд энэ дотроос алдаа гарах юм бол ингээд нааш нь энийгээ татдаг. Одоо жижиг утас энэ сүрдэгэд байл ингээд татад нааш нь цааш нь олгодог юм чихүүр бас хэрэгтэй байдаг. Ер нь одоо юм ихж байгаа хүмүүст бол янз бүрийн одоо юм туслах материалууд бол бас хэрэг болдгоо. Энийг бас та нар олоод авчих зүгээр. Тэгэх юм бол бас ихж байгаа юм чинь цэвэрхэн гой гарах талтай. За та бүхэндээ амжилт.